За. Өчтгөр бодлого. Энийг юу гэж унших юм бол та энэ хүний нэр ах шиг байна тий. Capernaum гэнэ. Capernaum гэх юм. Энэ хүн байна тий. За Capernaum гэхэл Capernaum-ны тогтмол. За нэг юм арабтын бутархаа байна гинэ. Энэ ингэж шүү дээ. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 гэдэг ингээд тоонуудыг залгаа авчихсан байна тий. За тэгээд яг энэ бутархааных нь 12 дугаар цифр нь 9 10 11 12 нэг байна тий. За тэгэхээр n-р цифрыг dn гэж тэмдэглэе гэж байгаа байхгүй. Тэгвэл энийг болгоно. 1 10 100 1000 100000 100000 1 сая. Энч зааж 1 сая дугаар тэмдэгт нь юу байх вэ? 1 сая дугаар тэмдэгт нь 1 сая штэ тий. Энэ зүгээр л бодчих болохоор юм шүү. Тэгээ зүгээр тоонуудыг араас стрингийн араас ингээл нэмсээр байгаа л. Тэгэл тэтгэн авал сая тэмдэгттэй болоход л нэмж байгаа л. Бодчих болохоор л юм шиг байна. Гэхдээ арай өөр өдөө тий. Энэ сая биш тэр бом байвал яах юм тий. Тэгвэл золонтой юм болно шүү дээ. За бүр бэлээ 17 молон зэрэг гэд нэг ийм бодлого байд юм аа. Энд өгөх. За зөвчүүлээ. Энэ авах хэрэгтэй да. Энэ юм шиг. Энэ шүү дээ. Capernaum гэж үл энэ талга. Энд болохоор манай энэ чинь 10 18 зэрэг гэж байгаа байхгүй юу? Юу сайт те. 10 18 зэрэг. 10 18 зэрэг үед нь бодчих. Хасанаа чухал юм чи. За тэгэл ойлгомжтой шүү дээ. За нэг оронтой хэдэнтэй байгаа гэж хэлсэн шүү дээ. 9 тоол байгаа шүү дээ. 20 оронтой хэдэнтэй байгаа. 20 оронтой 10-аас 99 хүртэл гэхээр чинь 95. 3 оронтой хэдэнтэй байгаа. 100-аас 999 хүртэл гэсэн үг шүү дээ. Тэгэхээр 905 байгаа. Тэгэхээр нэг оронтой тоонуудыг олоод тэгэл энийг олоод нэг олоод явчих юм. Курсив маркетинг ч юм уу. Бид нар бол ингэх байхгүй юу? За энийг бид нэр count гэж хэлээ. C-тэй 102 гэж үзье. C1 тэ. C2. Гэхдээ энэ бол recurrent том яваа шүү дээ, тэ. Ямар том яваа гэхээр ямар нэгэн CP гэдэг том явал ямар ч том яваа гэхээр
10-ын бие сасгах нэг зэргийг гүйцэтгэх нь 9 гэсэн номер л байгаа байхгүй тий. Тэгээд тухайлбал яг аль цагтанд байгаа гэдгийг олчих юм бол гүйлгэж шүү дээ. Тэгж л бодоод байна. Яаж гүйлгэх вэ? За ярилцаал хийгээл. Хөө. За чинь 10 зэрэгүүд байна тий. Айгу сүртэй нэртэй юм шүү дээ. Ийм функц хичээлт тий. Ийм функц хичээл та. Тэгээ цифрыг бицаадаг. Гэж болохоор ингэж энэ яагаад өнгө төсөн өөрчлөгдөхгүй байна. Энэ яагаад өнгө төсөн өөрчлөгдөхгүй байна. Ингэдэг лөө. За мэдгүй. Энэний өнгө төсөн өөрчлөгдөхгүй юм. За тэмээл ойлгомжтой шүү дээ. Хэдэн оронтой вэ гэдгээс л эхэлж шүү дээ. Хэдэн оронтой гэдгийг л олох гэж байгаа шүү дээ. Айта орон гэнди гэж. Нэг оронтойгоос эхэлнэ. Дуусах нөхцөл байхгүй. Тэгээд нэмэгдүүлнэ. Үгүй тэгээ яагаад нэмэгдүүлнэ гэж. Дуусах нөхцөл нь байгаа юм шүү дээ. X дүгээрх тоон манай C гэж. Манай C чинь эхлээд 9 байна. Эрс баггүй тэнцүү. Бол нэг оронтой гэсэн үг шүү дээ. За одоо энэ нэстэ. Тэр ийм байвал бид нэр одоо үйлдэл юм. Ийм байвал нэг үржихэн тэнцүү хараа. Нэг өнгөчүүлээд. Син X-с бага байвал англи дараагийн орны шалгаа явуулчих шүү дээ. Тэгэл за ингээ орон олдчих واخа. За хэдэн оронтой тоог гэдгийг нь олцсон. Тэ. Одоо бид нэр юу алсан бэ гэхээр аль цагт байгааг нь олцсон. Одоо X-ийн энэ юм шүү. Үгүй X-с C-г асах болохгүй юм шүү. Тийм. За. Одоо X чинь нөгөө манай юу үлдсэн. Тухайн завсрын
энэ завсарт байгаа гэдгийг мэдсэн. Өөрөөр хэлбэл 3 оронтой тоонд байгаа. Тэгээд тэтгэх гэсэн. Тэгэхээр одоо бид нар юг олох вэ гэхээр энийг олно гэсэн үг. Одоо бид нар 2 оронтой завсарт байгаа. Гэхдээ энэ 18 дугаар тоон дээр байна уу, 19 дугаар тоон дээр байна уу гэдгийг олно гэсэн үг. Тэр нь болохоор за тоо гэдгийг number гэж тий. Number нь бол x-ийг хуваах нь digit юм аа. Үнэ үү? Нэг жоохон засах баха. За бодъё л та. 2 оронтой тоон дээр заяа 16 гэвэл хэддүгээр тоо гэсэн үг? 8 дугаар тоо гэсэн үг шүү дээ. 8 дугаар тоо гэсэн үг. Тэгэхээр за нэг start гэдэг нэг юм авчи. Ингээс эхэлнэ. Тэгвэл start өгч юм за. Энэ тухайн оронтой тоо хэдээс эхлэх вэ гэдгийг авах. Ташуу. За ингээд томор зарлж. Тэгэнгүүт бид нэр 16-г 2 тухайнгууд 8 гарч ин тэр 17-г 2 тухайнгууд 8 гарна. 19 2 тухайнгууд 9 гарна. Энэ хоёр чинь нэг тоо шүү дээ. Эсдэх тооны цифрүүд гэхгүй энэ хоёр. Тийм үст. Тэ. Энэ хоёр чинь эсдэх тооны цифрүүд. Тэгэхээр яах вэ? Эхний 8 тоо биш гэсэн үг шүү дээ. Асах нэг. Тэгэхээр 7 гарна. 8 гарна. Зөв. Төв байна те. 7 за энэ юм байна. Ямар ч байсан гэсэн бид нар ямар тоонд байгаа вэ гэдгийг олохын тулд start дээр нэмэх нь x-ийг хуваах нь d гэдэг. X-с санаг гиг хуваах нь d гэхэр чинь өмнө нь байгаа тоонуудын тоо олох гэдэг байна шүү дээ.
За. За нүүн байгаа тоонуудын тоог тэгэр үржүүлээд хасчих юм байна. Тэгэр үржүүлээд эмчих юм байна л да. Тэгэнгүүтээ x маань өөрөө болохоор яа гэсэн үг лээ. Толгой орчихлоо шүү. X маань өөрөө 2 дугаас үлдэгдэл нь юм шүү дээ. 2 тушаа дид дугаас үлдэгдэл. Тэгэхээр энэ тоонд байгаа. За. Энэ бол юу гэхээр бид нэр одоо жишээлбэл ингэж байгаа байхгүй юу? 27 дугаар цифрыг олох гэж байгаа гэж бодъё л да. Тэгэх юм бол 9-ийг асна шүү дээ. Тэгээд нэг оронтой байна уу шалгаад 9-с бага нэг үү шалгаад тэгээд биш учраас 9-ийг хасаад 18 болчихно. 18 үлдээд нөгөө x маань за 22-оор орсон байгаа. За тэгээд 9 бага учраас одоо бид нэр 18 дээр үлдэл хийхдээ 18-аас хасах нэгийг энийг авч байгаа байхгүй юу? Тэнгүүд нөгөөтхний чинь байгаа тоон болохоор энд байгаа шүү дээ. Өглөтх нь 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 20, 22, 23, 24, 25, 26, 27. 18 дээр байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ бол 7. Тэгэхээр 7 таг зайлуулна гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр зайлуулахын тулд нөгөө S гэдэг нэг юм авцсан яваад байгаа шүү дээ. S 10, 100, 1000 энэ дээрээ 7-ог нэмээд за энэ 17-ог зайлуулад яг энэ дараагийн тоон бидний цифр байгаа гэсэн үг. Тэр нэмэх нь энэ байна. Саяны 7 болж байгаа томьёо энэ байна. Эхлэл 10 нь болохоор S нь энэ байна. Тэгээд ямар тоон байгааг нь олцсон. Одоо хэдвэр цифр вэ гэдгийг нь олно. Тэгэнгүүт хасах нь нэгийг одоо энэ чинь ингэнэ гэсэн үг шүү дээ. 17 бол нэг дахь цифр нь байсан. 18 бол хоёр дахь цифр нь байгаа шүү дээ. Тэр яаж гарах гэдэг юм бэ гэхээр 18-аар 2-т үлдэгдэлтэй хуваал болоо юм биш үү? За тийм байна. Тэрийг хийцэн юм байна. Гэтэ энэ чинь ингэн хэрвээ x тэг байвал нэг юм. За одоо хэд дэх цифр гэдэг болчихлоо. Хэд дэх цифр вэ гэдгийг нь олцсон. X-д. За ямар тоон гэдгийг нэ. Зүг. Одоо ганцхан томьёо бичих хэрэгтэй шүү дээ. Одоо бид нар бодлого маань одоо бүр хөнгөрөөд юм болсон. Энэ таны D оронтой энэ таны X дгээр цифр нь юу вэ гэдэг бодлого болоод ирсэн. Гэсэн үг. Одоо энэ түгээд. Нүн. За тэгэхээр бидний x дгээр цифр нь хаанаас хэдэх цифр юм бэ гэдгийг олох юм уу? Энэ одоо хэдэн орон төлөв 18. Зөв давтцсан ч яа сул бид нарт. C гэдгийг нь үлээ. C-г ашиглаад давтчихлаа. For C-тэй тэнцүү. Энэ ч хэдэх нь үлээ. Ханаас нэвч штэ.
дийдгүр цифр нөхгүй. Тэгээд sin 9 буюу тэнцүү 1. За тэгээд хэрвээ манай sin маань x-т тэнцүү биш байвал sin маань x-т тэнцүү биш л байвал тоогоо 10 тоогоо л шүү дээ. Одоо энэ юу гэдэг байгаа вэ гэхээр 18 гэдэг тоог тултал нь 10 тоогоо байгаа гэсэн үг шүү дээ. Жишээлбэл энэ тохиолдолд бол 2-оос эхлээд за 2 дугаар цифр мөн бол энэ нөхцөл биелж байгаа. 2 дугаар цифр мөн үү? Мөн учраас энэ давталт хийгдэхгүй. Тэгээд шууд сүүлийнхэн цифрийг аваад болоо юм байна. Манай хариу бол return x-ийн any сүүлийн цифр. Энэ нь бол бодолт нь илэрхийлчих шиг боллоо л да. Тэгэл 10 тоогаа л энэ гэсэн үг шүү дээ. Энэ давталт нэг удахгүй хаа. Энийг зөв томьёогоор хийсэн ч болно л да. Толгойр өгтөн. Энэ давталт бол ингэ гэсэн үг шүү дээ. Одоо юу гэдгийг. Нэ таны чидээр тань 8 онтой таны 5 дугаар цифр юу вэ? За тэгэх юм бол за 5 8 2 тэнцүү байна уу? 5 8 2 тэнцүү биш байна уу гэж шалгачиж байна. Тэнцүү биш болчихлоо шүү дээ. Тэгвэл энэ цифр бидэрт хэрэггүй гэсэн үг. Энийг зайлуулж байгаа нь юм аахгүй. За тэгээ одоо 7 оронтой таны 5 дугаар цифр юу вэ? За одоо 6 оронтой нэг зайлуулна шүү дээ. Таны 5 дугаар цифр юу вэ? За одоо 5 оронтой энэ таны 5 дугаар цифр юу вэ гэсэн одоо бид нар алдсан шүү дээ. Тэгээ энэ 6 ч манай 5 баг тахгүй тий. 5 дугаар ороо тэр алдсан гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр бид нар одоо юу ч хийхгүй тэгэл хамгийн сүүлд нь ингээд дуусчихж байгаа шүү дээ тий. Өөрөөр хэлбэл 6 гэсэн үг шүү дээ. Энэ бодлогыг саяны давталтаар ингэж бодоод байгаа байхгүй юу? Ийм болгоо л тий. За иймэрхүү л. За биднээс юу хэрэгтэй юм бэ? Биднэрт хариу хэрэгтэй. Манай хариу чинь үржир байсан шүү дээ. 1. Тэгээд үржир байсан шүү дээ. 16 зэрэг хүртэл. Тэгээс 6 зэрэг хүртэл. Үржүүлэх юм байна л да. Тэгээд зүгээр ингэж аймтай тэнцүү 1. Айн x баг буюу тэнцүү. Ингээд айн өрчгөн тэнцүү. Гэвч тийм тэгэл манай хариу өрчгөн тэнцүү Камперномны ай. Тэгээд заст одоо дахиад баахан алтаа гарна ядаргатай нац. Шах хязгааргүй тавтцсан. Sin 9 баг x байвал энэ л хязгааргүй тавьж байгаа хэлтэй тий. Энэ тавтад амлаа.
энэ л тавьж байгаа. X-ийг C-гээр хоригдуулаад C-гээ 10-аар үржүүлээд старт нь болохоор бас 10-аар үржигдээд болоод орон нэмэгдээд тэгээ энд бол орхол юм шиг энэ хэд дээр гаргах чадахгүй байна. Миний бодолд. Нэг дээр гаргах чадахгүй. За нэг дээр ийм байхгүй шүү дээ. Шууд ийш орно. Тэгсээс хасах нь 1 хуваах нь 1 өрчлөн 1 гэдэг чинь тэг болно. Нэгийг нэмэхээр 1 эхлэл 1 2 дахь. Ваа 2 дахь тоо болоо шүү. Нэгийг зөндөө тэмдэглэл хөтөлсөн юм чи алтайгаа олчихно л доо. Тийм ээ хасахтгаа байгаа юм лээ. Тийм ээ ханаа болоо. Ди ягач асуудаг байхгүй юм шүү дээ. Тийм ээ ийм утаагаа байгаа юм. Тийм байна. Гэт манай ди ягаад нэг хэсгэлэхгүй байгаа. За нэгдүгээр цифр бол 2 л гэж бүлдэрч юм да минийх. Хоёр гэж бүлдэрч байна те. Энэ юу гэсэн үг вэ? Энэ тооны нэг бол 2 гэдэг тооных л гэж. Энэ томьёо алдсан л та. X-с хасах нэгийг X чинь 1 байгаа. Ахын ди үрчгэн ди. Миний томьёо нэг оронтой таан дээр ажиллахгүй л байна л та тий. Аль томьёо вэ? Энэ минь бол биш. Энэ явдлалтай байна л та. За энэ бол зүгээр үлдэгдлийн зайлуулчихж байгаа гэсэн үг шүү дээ. За. Аваад 10 дээр л очиж л 10 яах юм. 10 бол яах юм. Биш болно. Биш 1 болно. 10 дээр үзнэ. 10 дээр 11 гэдэг тооны энэ нэг л аваад шүү дээ. Энэ нэмэх нэг ураа ажиллах шүү дээ. Яагаад ч нэгээд байгаа. За мэдгүй яагаад устгах чи. Хэлүзээ. Таблахгүй бол манай 21 гэж гарч байна. Юу? Ийм гоё гарахгүй те. 210 гарах хэрэгтэй.
Ингээд би нэг дээр болохгүй юм шүү дээ. Олж байгаа нэг дээр 10 дээр дүү. Сая дээр тий. Хамшиг сая дээр олцоод арга болж байгаа. Хариу нь тэгэхээр би боруул батат гэсэн үг тий. За үзэл та. Энэ дээр л үтсч. Тэгэл мэдлээ. Чи надад баян гоё жишээ байгаа шүү дээ. Дэжитгэрээс 19 дахь цифр нь бол 4 гинэ. 7 дахь цифр бол 7. Долоодох цифр нь хэдэж гарах вэ? За 7 зүгээр. 19 гэнэ. 19 хэнийг гэж гаргах чинь. Ямар тооны эдгээр цифр вэ? Цифр вэ? 18 гэдэг тооны 2 дахь цифр гинэ. Тэгээ 2 дахь цифр нь яагаад ч нэг байд. 7 гэдэг чинь 19 гэдэг чинь та 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 4. 14-ийн 4. Болохгүй л энэ да тий. Өөс алтайгаа олчихгүй иймэрхүү бодлогонууд энэ дээр бас гайгүй чанартай бодлоготой. Энтэй төстэй нэг бодлого юм би дараа нь үзүүлнэ. За 18 гэж болоод байгаа тий. Энэ минь хатлаг болчихлоо. Тэглэл дээ. X-с асхын X юуны хэд байгаа. Оролт нь 19-9 гэсэд 10. 10 гэдэг чинь 2 тоогаад 2 тоохоор 5. Зүйлэн да. Тэснээ нийт болоод байгаа. 18. Оо эсмэн нийт байгаа. Эсмэн талиц явж байгаа юм шүү дээ. 10 дээр энийг нэмэхээр 18 болт ингэнэ. Мажрал. X-ийг 2 тоогаад 2-оор үржүүлэхээр X чинь 10 багш 2 тоогаад 2-оор үржүүлэхээр 5. 10 таалах хэрэгтэй шүү дээ. Энэ 10 тоохгүй тий. Гэж байгаа л олон тоол тах. 18 гэж байна шүү дээ. Энийг бодчихдохгүй. Яагаад вэ гэвэл энийг ер нь би бодчихдохгүй байгаа юм шүү. X чинь бүхэл тоо байгаа шүү дээ. Биш ээ, эерэг тоо байгаа.
харуулъя. Энэ гарсан. Ингээд гэлцнаа. 2 3 4. За. N S X D. S-ийг S дээр X-с асах нь гэдэг чи 9. 9-ийг 2 тугаахаар юу вэ? Энэ яг орчуулж байгаа лээ. За тэ баг нөгөө нэгийг нэмжсэн баг зүг юм шүү дээ. Тэгэхээр буруу болж байна. Ингээл ботцсон л юм да. За 10 одоо 2 дахь цифр 14-ийн 2 шүү дээ тий. Одоо 2 дахь цифр гэдгээ бид нар олж чадахгүй шүү дээ. Ягаад? Одоо бид нар чинь D оронтой тий. 22. Факттай. 14 нь 2 оронтой тоо 2 дахь цифр олно. 2 дахь цифр 1 гэж л авчина. Ягаад тэгэхээр бид нэр энийг хуваах болтол хийгдсэн гэсэн үг л дээ нэг удаа. C-ний доо. Тэнцчих юм бол энэ давталтаа зогсоох юм марцсан юм шүү дээ. Энэ чинь энд ирэхээр тэнцчих юм бол шууд давталтаа зогсоох хэрэгтэй шүү дээ. Тэр юм марччих. За өөр чинь ямар орлт байж болох вэ? Тэгэхээр 12 бол 1 гинэ. 12 бол 1. 6 бол 6 тий. Энэ бирк яагаад хийх юм мартчихсан бол. Одоо баталгаа хийж үзье. Тайлан гарчтай. Дээрээ гарах юм. 10 чинь 1-тэй 11 чинь тэг 12 чинь юу болоод байна? Софт үзнэ. За ингэж үзчих. Би нэг юм алдаа гаргаад ирсэн юм аа. Тэгээд 10, 11, 12 зүйл яваад байгаа юм да. Одоо алдцсан. Тэгвэл 43, 44, 45
52, 53, 54. Тэгснэ 101 гинэ. 5 байх ёстой шүү дээ. Яг 100 дээр 1 гэж гаргаж байгаа. Тэгэхээр баталгаач 105 байх ёстой. Хэд дээр алдаа гараад байна. 100 чинь хэд вүлээ? 9-ийг тасаад 9-ийг тасаад вау. Энэ юу чинь ингэ юм бэ? Хоёр дахь хасагтаа би буруу хасж байна. Энд би хаана энэ чинь буруу байна. Энэ чинь 30 p юм. Өөрөөр хэлбэл нэг оронтой тоо бол 9 байгаа, хоёр оронтой тоо бол 90 биш. 180 цифр аав гэсэн үг. 90 ах нь байгаа л да. Тэгтээ цифрын тооны юм байгаа гэсэн. За. 32. Энийг 32 нь хоёр шээ. 30. Нүү. За хаалта гарчуулъя хараад. Энэ одоо за хөөсөөр гарчлаа. Энэ юу яагаад байна л да. Бид нэр 90 ширхэг тоо байгаа 2 оронтой гэдгээ энэ 100 дугаар цифр гэдгээс шууд хасч болохгүй л дээ. 90 ширхэг тоо гэдэг чинь 180 цифр байгаа шүү дээ 2 оронтой. Тэгээд дараа 3 оронтой болохоор 3 оронтой нийт тоог үржих нь оронгийн тоо гэж хэж цифрын тоо гаргаж авах хэрэгтэй байхгүй юу? Тэгээд нэгээр үржүүлэх л харцсан байна. За нөгөө бодлого чинь нөгөө ийм сая дээр өгөгдсөн бодлого байгаа шүү дээ. Сая тэрийг энэ чинь юу юм бэ? 10-18 зэрэг гэдэг чи хэдэн сая? 10-18 зэрэг гэдэг чи сая чи 6 шүү дээ. Тэгэхээр 16 зэргийн 3 зэрэг баталтаар батцсан гэсэн үг л дээ. Өндрүүлээд. Тэгээд энэ бодлого юм байт юм аа. Споч дээр бас нэг юм бодлого байгаа. Нэг дараалал гэдэг нэг бодлого байгаа. Сайхан бодлого да. Манай нэг шавнырл батгал. Хатт. Дараалал гэж байна. Зөвхөн дараалттай л тоо байдаг шүү дээ. Тоонуудыг залгуулж ичиж байгаа. Дэдгээр хоорны хэд вэ гэж асуудаг.
тэрэлтэй ер нь бол. За би нэг тэр бодлогыг нэг хайж олж энтэй адилхан билгүй л харна. За нэг иймэрхүү бодолт байна шүү. Энэ давталтыг томьёогоор бодчих болноос. Давталтай хаалгүй. За дуслаа. Нилээ удаан бичлэг болчлоо. Тэгтээ яг энэ хүнд төлөвийн бодлого. Тэгээд дээрээс нь юу ачлаа. Би алдаа гаргав.